За сайн байцгаана уу та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр 2025 оны 8 сарын 23-ны өдөр Улаанбаатарын цагаар 2 цаг 7 минутанд эхлэх шин сарны хадларх мэдээлэл болон зөвлөгөөг хүргэх гэж байна. Одоо шинийн нэгний хадлаар гэсэн үг. Шинийн нэгэн маань болохоор одоо эх сарынхаа энергийг авч явж идэг. Энэ удаагийн болохоор бүр ингээд давмгай 9 сарын 22-наас хойшохоос энергийг ингээд өөртөө тээх болно. Яагаад вэ гэхээр 9 сарын 22-нд болохоор одоо юу яах юм? Нар хэртэх байхгүй юу? Тэгэхээр энэ эрчим маань бүр ихсэн гэсэн үг. Тэгээ одоо ярьж байгаа мэдээлүүд улам мэдвчнэ гэж ойлгоход баг энгийнээр болно доо. За айгу айтайхан нааштай давуу талуудыг ингээд сонирхолъё. Юу вэ гэхээр нэгсэндээ одоо ингээд шин сар маань гал мах бод буюу Арслангийн ордоос охины орд руу шилжиж байгаа. За охины орд маань болохоор өөрөө шороо мохоттой. Шороо мохот нь 3 мохотыг өөрөөр ихшээж идэг байхгүй юу? Ямар мохот гэдэг гэхээр одоо үхрийн орд, охины орд, матрын орд гэд. Энэ 3 орд маань гурвуулаа шороо мохотод хамаарнаа. За тэгсэн чинь гал мохотод хамаардаг Арслангийн ордоос шороо мохотын охины орд руу шилжингууд яах вэ гэхээр одоо бид нь одоо ингээд өөрийгөө бий болгож байгаа буюу гал мохотын Арслангийн ордын өөрийн гэсэн энерги байгаа да. Одоо би гэдэг чинь юм. Би өөрийгөө яаж цаашаа авч явах юм? Би олон нийт өөрийгөө яаж ил гаргах юм? Миний урлаг, уран бүтээл, хүүхэд гэдэг энергиуд миний хувийн аз жаргал одоо тэр таашаалбууд энэ бүгд яаж ингээд цаашаа хөгжих юм бэ гэдэг энэ эрчим маань одоо охины ордтой орчингууд айгу гой хослно. Ямараараа хослох уу гэхээр энэ одоо ингээд шороо мохотын 3 ордыг хэлсэн штэ. Тэгэнгუთ үхрийн орд маань ингэдэг байхгүй юу? Одоо дөнгөж бараг ингээд хүн төрөөд бэжэтэл идэж уух, өмсөж зөөх гэдэг одоо энэ өөртөө хэрэгтэй байгаа эрчмийг нөөж эхэлдэг юм шороо мохот юм ба. Тэгээд өөртөө нөгөөд эхлээд ингээд идэж уугаад өмсөж зүгээд эхэлсэн шороо мохот юм байна. Охины орд нь яадаг вэ гэхээр за одоо ингээд өмсөж зугаад идэж уугаад эхэлчихсэн чинь юмыг ингээд дэс дараатай нямба байлгах юм бол энэ цаашаа ахиж болдог юм байна гэдэг ийм эрчмийг дагуулж идэг өөр энерги байхгүй юу? Тэгэхээр цөмөр энийг энгийнээр яаж ойлгох вэ гэхээр гал мохот дээр одоо цаашаа өргөжин дэвжих энэ бүгд нэг одоо ийм хев маягт яг ингээд шат дараалтаа цааш ахих боломжтой тэр суур энерги тавигдсан байгаа гэж одоо эергээр ойлгоно цөмөр. Тэгэхээр айгүй нааштай буюу бидний одоо хийж исэн зүйл өөрийгөө хэн болгож ийсэн яах гэж байсан ирээдүйн төлөвлөгөөнүүдийг цөмөр айгүй зөв ингэж гаргалгаатай явах юм бол маш их том сайн үр дүнд хүрнэ гэсэн үг. За энэ ингээд үндсэн гол одоо зарчим энергиуд явагдаж байгаа. Тэгэхээр 12 ордуудад байна. 12 ордоос өмнө дахиад нэг юм хэрэгтэй юм байна. Одоо энэ шин сар маань штэ ингээд гарч байгаа байхгүй юу? Яаж гарч байгаа вэ гэхээр одоо ингээд тэнгэрийн зурагны маань одоо энэ гэсэн үг. 9-р орон зайгаас 7-р орон зай руу ингээд сүрэг эрчимтэй орж ирж байгаа гэсэн үг. Яагаад сүрэг эрчимтэй гэхээр одоо би энэ доор ингээд зурцсан байгаа. 9-оос 7 дахь руу ингээд дөрвөлжин буюу сүрэг эрчимтэй энерги орж ирж байгаа. За энэ маань ингээд одоо өөрөө юу гэсэн үг вэ гэхээр 9-р гэрийн орон зай гэдэг маань штэ. Нэг үгээр болохоор юм баггүй юу? Энгийнээр тайлбарлах юм бол одоо ингээд гадаад орчин, гадаад явах, хууль зүйн асуудал, улс төрийн асуудал, за тэгин гоо шүүхийн асуудал, тэгээд янз бүрийн нарийн мэрэгчлэнтэй уулзаж учрах одоо энэ том эрчмүүдийг тээж идэг. Өшөө дээрээс нь ингээ багш болох, сурах, сургалтын гэдэг энэ энергиудыг ингээ шууд агуулж идэг ийм эрчим маань 7-р орон зай ингээ сүргээр холбогдно гэхээр 7-р орон зай маань өөрөө одоо энд байрлаж байгаа жинлүүрийн энерги багхгүй юу? Юу вэ гэхээр харилцаа буюу бид нар одоо ингээд хинтээ харилцсан тэр эрчимтэй зөрчилдөж орж ирнэ. Тэгээ цаагаараа эн чинь юу гэж байгаа вэ гэхээр одоо энэ асуудлуудыг хэрвээ байх юм бол одооноос эртнээс айгүй эергээр зөвөө шийдэхийг хичээгээрэй. Ялангуяа одоо харилцаж байгаа хүмүүстэй маш эвтэй байх хэрэгтэй, шаардлагатай гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ тал дээр бас цөмөр айгүй бодолтойгоор энэ шин сарыг ухтуул зүгээрэй. За тийм гот одоо хүмүүс ингэжтэй ерөөсөө тийм асуудал угаасаа байхгүй юм чинь гайгүй юм байна гэд бодчихно. За тийм гот нөгөө талаас нь цөмөр ингэж харна. 7-р гэрийн орон зай гэдэг чинь өөрөө бидний харилцаа, холбоо, хосын, хайрын, гэрлэлтийн ингээд одоо бүх ингэж бидний харилцаж байгаа хүмүүсийг одоо ингэж дагуулж яадаг эрчим баггүй юу. Тэгэхээр эднэр дээрээ ч гэсэн цөмрөөс айгүй анхааралтай, ухаалаг байх хэрэгтэй.
За тэгэхээр одоо нэмэлтээр цөмөрөө орд бүхэн маань юуг анхааруул зүгээр вэ гэдэг талаарх мэдээллийг зөвлөгөөг хүргье. За шинэ сард маань одоо ингээд охины ордод энерги явж байгаа гэсэн штэ. Тэгэхээр хоньны ордууд маань яах вэ гэхээр одоо хоньны ордууд маань 6 дугаар орон зайд одоо ингэж оршиж эхэлнэ. Одоо охиныхоо ордын. Тэгэхээр яадгүй гэхээр одоо хоньны ордны хүмүүс маань Тэнгэрийн зурганы 6 дугаар орон зайд байрлана гэсэн. За энэ дээр харагдахгүй байх шүү. Би жоохон нааш нь татаадах. Окей. За нэг иймэрхүү 6 гэдэг чинь одоо энэ хавцаа байхгүй юу? Одоо хавцаа биш ээ, ийм гэсэн үг. Бисээ камера янзлж байгаа жоохон ташаа явчлаа. Ярьчлаа шүү. За тэгэхээр яг уу гэхээр манай хоньны ордынхан маань юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр айгүй ингийн. Тэгтээ айгүй чухал. Дасгал хийнэ. Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг хийх бүр шаардлагатай. Хэрвээ та нар дасгал хөдөлгөөнийг хийхгүй эрүүл мэндэд орхигдуулах юм бол нэгдүгээрт хоёрдугаарт одоо ингээ хүнд зүтгэдэг ажил байдаг штэ. Одоо хүний төлөө хийдэг, өдөр тутам хийдэг ажил, ялангуяа цэвэрлэгээний ажил, арчилгааны ажил гэдэг энэ зүйлсүүдийг хийх шаардлагатай байгаа шүү. Тэгэхээр хэрвээ та нар өөртөө ингээ те одоо ингээд өөрийнхөө хүслээр очиж хийхгүй бол ингээд цаанаас нь ингээд өвдөгчвээ. Цаанаас нь албан ажил хийлгэчвээ гэдэг бас энийг бас бодолцох хэрэгтэй. Тэгэхээр өөртөө хамгийн энгийнээр ярих юм бол өөртөө өдөр болгон гэрээ цэвэрлжээ, тэ? Айгу амархан штэ тийм бидтэй. Тэгээ өдөр болгоны дасгал хөдөлгөөн хийчээ. Тэгэх юм бол ерөнхийдөө ирээдүйд одоо ирж байгаа эрчмийг бас ингээд уурсгалд нь гоё голдролтоор орно гэсэн үг. Гоё голдролтоор гэж хэлж байгаа шалтгаан өвдсөн өвчнөөсөө болоод дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэндэд анхаарч ийснаас одоо өвдөхгүй тулд өвдөхөөс өмнө бараг энэгээрээ одоо хичээллээд өөрийнхөө биеийг анхаарч авах нь одоо илүү дэмтэй гэсэн үг байхгүй юу? Тэгээ мэдээж энэ дээр чинь хоолны дэглэм орж ирнэ тийм ээ. Эрүүл амьдралын хэв маяг орж ирнэ штэ. Ялангуяа арх тамхи гэдэг зүйлийг бас айгуу сайн анхаарад багасгуул хэрэгтэй. Хэрэгэлдэхгүй байх юм бол бас битгий ороорой. За дараагийнх нь манай өхрийн ордныхан. Өхрийн ордныхан болохоор одоо ийшээ яваад ийшээ орж ирнэ. Ийшээ гэдэг маань болохоор одоо өхрийн ордыг тэмдэг байгаа. Энэ маань болохоор бидний шилжиж ирж байгаа Арслангийн ордны орон зай байхгүй юу? За тэгэхээр өхрийн ордныхан маань Арслангийн ордны орон зай буюу Тэнгэрийн зурганы 5 дугаар орон зайд ороод ирэхээр яг уу гэхээр за би бас энэ ташрамныг юм бас хэлэхгүй болохгүй юм байна. Түрүү ингээд нар эртнэ гэж ярьж ирсэн шүү дээ. Нар эртэлт явагдана гэд. Нар эртэлт маань болохоор бидний одоо ирээдүйд ирж байгаа бараг 8 жилийн одоо бас эрчим тээж орж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр бүх энергиуд маань бүх ордуудын маань эрчмүүд ерөнхийдөө бас 8 жилдээ бас анхааруул илүүдэхгүй шүү гэдэг энэ давхар зөвлөгөөг өгчээ. За тэгэхээр одоо өхрийн ордныхан маань яах гэж байгаа вэ гэхээр 5 дугаар гэрийн орон зайд орж ирэхэд одоо 3 том эрчим идэвхжин. Нэгдүгээрх нь болохоор юу идэвхжих вэ гэхээр хүүхэд гэдэг асуудал. За асуудлыг бас асуудал биш байлгаж болно тийм ээ. Одоо хүүхдэд халамжлах, хүүхдэд хайрлах, эсвэл хүүхдэд болох одоо хүүхэд одоо нөгөө нэг ирэмийн асуудал сайжруулах гэсэн үг шүү дээ. Тэр тал дээр бас ингээд лөхөн анхаарал тавих. Нөгөөтэйгөр бас ингээд хайр дурлалын асуудлыг одоо бүр цааш нь гүнзгийрүүл ихсээ шинээр эхлэх. 3 дугаарт нь болохоор одоо юу гэж байгаа. Хүү ингээд дуртай зүйлээ хийх нэг цаг хугацаа ирдэг дээ. Одоо хобби гэсэн үг шүү дээ. Тэр боломж орж ирж байгаа учраас одоо битгий зөрчилдөөрөө яг зөвхөн ажил хийн гэдэг ажлынхаа төлөө ингээс байгаад ажиллахгүй. Тэгэнгუутаа хажуугаар нь заавал өөрийнхөө хоббиг хийж явах хэрэгтэй. Эс бөгөөс хоббигоо хийгээч. Чи яагаад өөрийнхөө одоо хобби гэдэг чинь бидний эрчимтэй нийцдэг, зохицдог зүйл аахгүй юу цаагаараа тэгэд тэрийг хийгээч. Яагаад хийхгүй байгаа юм бэ? Гингуутаа ажлаас ч гаргачих вэ. Тэгэхээр бас ингээд уялдаа холбоотой бодож үзвэл зүгээр юм болов. За дараагийнх нь манай эхрийн ордныхан. Эхрийн ордныхан цөмөрөө хаачж байна гэхээр цөмөрөө Тэнгэрийн зурганы 4-р гэрлөө шилжнэ. 4 гэдэг маань одоо энэ уул нь л мэлхийн ордны орон зай ахгүй юу? Гэхдээ одоо нөх охины орд маань одоо ингээд шин сараа эзэгнэж байгаа болохоор эхрийн ордууд маань мэлхийн ордны орон зай руу шилжнэ. За тэгэхээр цөмөрөө одоо эхрийн ордныхаа маань юуг анхаарах вэ гэхээр анхаарах нь бас гайгүй. Та нарыг угаасаа айгүй их аз ив ээж идэх хүмүүс шүү дээ. Тэгэхээр дахиад айгүй гоё аз ив. Одоо орон гэртэй, ээжтэй, газар уул ус нутагтай, үл хөдлөхтэй. Тэгээд за бас ингээд нөгөө талаас нь бас жоохон эвгүй хэлэх юм бол оршуулгын газартай тий холбоотой юм энергиуд идэх хүчнэ. Тэгэхээр
одоо үл хөдлөх, авах, зарах, худалдаа хийх, одоо ээжээсээ те үл хөдлөх авах эсвэл ээждээ авч өгөх, одоо эмэгтэй удамтайгаа сайжрах, өшөө дээрээс нь саяны хэлсэн нөгөө нэг оршуулгын газар гэж ярьсан шүү дээ. Оршуулгын газар одоо ингээд буян ном үйлдэх, эсвэл өргөл өргөчих, эсвэл айгүй гоё одоо те ерөөл айлдах ч юм уу, одоо энэ бүх эрчимүүд ингээд зөөлнөөр өөртөө ингээд үндэс суурийг тавиад эхлүүлж явал бас зүгээрээ. Тэгээд мэдээж одоо хүмүүс ингээд ямар сайн муухай оршуулгын газар ярьчваа гэл ингээд манай монгол хүмүүс бас нэлийн сүсэг бишрэлтэй штэ. Тэгэхээр битгий сөргөөр нь бодоорой. Яагаад гэхээр оршуулгын газартай ингээд холбогдлоо гэхэд ядаж ингээд эергээр нь бодолтой тийм үү та нарт те одоо ямар өвөг дээдсчин одоо эерэг байх уу тэднээсээ юуг бас ингээд залбирч гуйж болох уу гэд те тийм арай нэг одоо гүн гүнзгий мөртлөө эерэг талаас нь бас ингээд хүлээгээд авчлаас зүгээр юм болоо. Тэгэхээр эхрийн ордынхаа маань та нарт маш хөл хөдөлгөөнтэй аюу тийм идэвхтэй он жолоод ирж байгаа айгүй их бүтэмжтэй жилүүд ирж байгаа учраас айгүй гой хүлээж аваад бас талархаж байгаарэ гэж зөвлөмөр байна. За манай одоо мэлхийнийхэн. За мэлхийн ордууд маань болохоор Тэнгэрийн гэрийн 3 дугаар орон зайд одоо орж ирнэ. За тиймгүй цөмөр яах вэ гэхээр одоо ийм гэсэн. 3 дугаар орон зай чинь болохоор бидний ингээд сургаалт та нарт юуг анхаарах хэрэгтэй гэхээр ингэ гэсэн үг. Ерөнхийдөө бол ингээ юмыг сурыг, мэдээ те ойр дотны хамаатантаа бас одоо юм дотн харилцаатай бай. Зөрчил үүсэхгүй бай. Одоо ойр зүрийн аялалд бас айгүй идэвхтэй бай. Энэ бүх зүйлээс та нарт өгөөж орж ирэх бүрэн боломжтой. Ойрын аян бас айгүй өгөөжтэй байх боломжтой. Тэгээд одоо ялангуяа одоо нэг юм байдаг штэ. Машин удаач авах гэдэг том одоо хүмүүсийн хүсэл мөрөөдөл байгаад байдаг те. Яг энэ зүйл дээр бас айгүй нааштай эрчмүүд нэгдэж байгаа учраас нэлээд томор хүсэх хэрэгтэй. Одоо жижигхэн тэрийг авъя гэж бодож байсан бол жоохон том тэрийг авъя гэж боддог ч юм уу те. Яагаад гэвэл энэ чинь Арслангийн ордны эрчмээс одоо охины орд руу эрчим рүү шилжиж байгаа учраас одоо гал моход ингэ дүрлзэн гасж байгаа эрчим чинь боломжтой болох боломжтой Шорон моход руу орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр манай Бэлгийн ордныхан маань ерөнхийдөө ойр тойрны хүмүүстэй маш зөв байх юм бол та нарт маш өгөөжтэй байх болно. Сургууль, соёл, хүүхдтэй зөөж авахд маш зөв энэ цаг хугацаанууд ирж байгаа. Тэгээд энэ цаг хугацааг одоо өөр хүүхдтэй байх юм бол өөр хүүхдээ сургууль, соёлд нь айгүй сайн зөөж явал бас айгүй дэмтэй ийм эерэг эрчмүүд ингээд араасаа орж ирэхээр байгаа шүү. За одоо ингээд манай Арслангийн ордныхан. Арслангийн ордныхын маань ерөнхийдөө ингээд дандаа ингээд аз байдаг штэ. Угаас ингээд нарны энергиэр тэтгэдэг айгу аз адтай хүмүүс байдаг. Тэгэхээр бас энэ удаадаа та нар маань мөнгөний энергиээр суучихсан байгаа. За тэгэхээр Тэнгэрийн зурагны маань 2 дугаар орон зай буюу мөнгөний эрчимчин. Одоо ингээд та нарын эрх ирээдүг одоо эзэгнэж байгаа, гэр олж байгаа гэсэн үг. Тэгэхээр та нар яаж мөнгө олмоор вэ? Яавал та нар их мөнгөтэй болохоор те тэр бүгдийгээ зүгээр л хий угаасаа л мөнгө ирэх нь тодорхой гэд бараг зүгээр шулууханда тэгээд ичээдэх үү. Тэгээд айгуу сайн идэвхтэй бай зүгээр ингээд диван дээр битгий суугаад байгаарай. Одоо юм тийм зоригтой хичээнгүй байх юм бол асар их мөнгөтэй болох боломжтой. Мөнгөө дагаад одоо биений чинь эрчим хүртэл ингээд идэвхжих маш их боломжтой байгаа шүү. За одоо манай эцдүүд охины орд. Охины ордууд маань хараа ингэнэ цөмөрөө. Өөртөө ингээд шинээр бий болгоё те. Дор хаяж ингээд өөрийнхөө имижийг ингээд солиё. Юу гэсэн үг гэхээр жишээ нь ингээд одоо ингээд за өнөөдөр би буурч гарчтай байсан бол өөр ямар өсөнд дортой, ямар өстэй болмоор энэ тэр ингээд имижийг солиод юу өмсдөг байсан өөрөөр солиё. Ямраар өөрийгөө бий болгомоор байна. Өөрийгөө хин гэж гаргаж ирмээр байна. Өөрөө ямар төрөлд дуртай юм, өөрөө ямар хоолнд дуртай энэ тэр хоолоогоо идэ. Одоо тэр хувцс ундраа өмсөй, хинтэй харилцамаар тэр харилцаа үүсгий тэ. Ерөөсөө өөрийгөө тэр чигээр нь шинээр бий болгож бий гэдэг хүнийг гаргаж ирэх маш тохиромжтой энэ ирээдүйн он жилүүд одоо ингээд эндээс эхэлж байгаа шүү. Тэгээ та нарт бол ингээд айгүй гоё цаг хугацаа ирж байна гэсэн үг. Анхаарах зүйл юу вэ нөө гэхээр анхаарах зүйл ерөнхийдөө нэг айхтар том зүйл аа. Харилцааны зүйл гэдэг. Хүн ингээд өөрийгөө гаргаж ирэх гэдэг одоо ингээд өөрийгөө бий болгоод ирнэ шүү дээ. Тийм гот айгүй олон юмн дээр бусдуудгаа зөрчилдөж эхэлдэг байхгүй яа. Тэгэхээр би өнөөдөр ингэмээр нь шүү дээ. Гингууд нөө хажуудах хүн чи яах юм бэ? Тэгчүүл зүгээр юм болооч гэдэг юм уу те. Гаднаас орж ирж байгаа энэ нөлөөлөлтөй айгүй зөөр харьцахгүй бол ингээд харилцааны асуудал үүсгэж байдаг юм сөрөгдөлтэй учраас энэ дээр бас айгүй зөв бодолтой байх юм бол
маш том сайхан өөрчлөлтийг өөрсөндөө авчрах болно. За одоо манай жинлүүрийнхэн гайхалтай одоо хоёр талтай, ухаантай одоо энэ манай жинлүүрийнхэн штэ. За тэгэхээр жинлүүрийнхэн маань юм ба Тэнгэрийн зургийн 12 дугаар орон зайруу шилжиж орж ирж байгаа. Одоо энэ загасны орд маань ахгүй загасны ордны орон зайруу гэсэн. Тэгэхээр яадаг вэ гэхээр та нар ерөнхийдөө ингээд далд мэдрэмж рүүгээ ерөнхийдөө өнгийвэл айгу зүгээр. Яагаад вэ гэхээр одоо 12 дугаар гэрийн бас нэг юм нөлөөлдөг энерги нь юу байдаг вэ гэхээр хараа юм ба. Хүү ингээд ил ингээд байдаг газраас ингээд далд орох тийм үү. Жишээ нь одоо би ингээд камерны өмнө ярьж байгаа л би камерны өмнө ярихаа болоод шууд ингээд скрин дээр зураг тавингууд ард нь ярьдаг ч юм уу те ингээд өөрийгөө ил гаргаж ирихгүйгээр далдуур ингээд одоо оршдог гэсэн үг. Далд орших одоо тийм далд байх, далд газар ажиллах, хол газар ажиллах, томилтоор явах, хүнээс нуугдмал байх, хүний дэргэд байхгүй байх гэдэг ийм энергиуд ирж байгаа болохоор өөрсөндөө ингээд эергэр байлгая гэх юм бол дотгошоогоо сайн ангиугээд өөрөө өөртөө цуг байхад бусдаараа бол гайгүй болчихно гэсэн үг. Нэгсэндээ өөрөө ингээд бясалгал хийгээд ганцаараа өөртөө байгаад нэлээд дотгошоогоо байгаад ах юм бол таны хүчээр тэ ингээд цааш оруулах тэр зүйлсүүдэд та ингэж захирагдахгүйгээр байх оршин тогтнох боломжтой гэсэн үг байхгүй юу? Нэг төрлийн айгүй том заслын байгаад байгаа юм. За хэрвээ энэ дээр ингээд ойлгохгүй байх юм бол чатгчээрээ. Тэгээд би ойлгохгүй бас нэгтлэмээр байгаа хүмүүст нь тайлбарлаад өгч болно. Ялангуяа миний close friends дотор ингэж хамрагддаг хүмүүс маань болохоор надтай шууд ингээд чат бичих харилцах боломжтой байдаг байгаа. За тэгээд цаашаа явъя. За цаашаа болохоор ингээд манай хилэнцийнхэн маань хилэнцийн ордныхан маань Тэнгэрийн зургийн 11-р орон зайд одоо ICE олон нийтийн дунд байр суурь эзлэх бүрэн боломж нэгдэж байгаа гэдэг дэндүү том цар хүрээтэй юм орон зай гэсэн үг. Тэгэхээр манай хилэнцийнхэн маань одоо та нар хэдий чинээ одоо хүмүүсийн дунд байна. Хэдий чинээ том группүүд те том одоо энэ харилцаа холбоо нийгмийн дунд байна. Төдий чинээгээр та нар маш их амжилт ололтыг олох бүрэн боломжтой нээлттэй байгаа. Ялангуяа та нар бас одоо зурхай сонирхох те тэр зүйл дээр бас маш их том энерги та нарын хувьд нээлттэй болж байгаа юм цаг хугацаа байгаа шүү. За дараагийнх нь манай одоо номынхан маань болохоор sorry шүү. Номынхан маань болохоор Тэнгэрийн зургийн 10 дугаар орон зай руу шилжиж орж ирж байгаа. За бас л адилхан одоо ингээд Тэнгэрийн зургийн дээшээ гэдэг чинь ерөөсөл бусдыг одоо бусад гэдэг одоо зүгээр би гэдэг одоо хүнээс дээшээ гардаг хальдаг энергиуд тахгүй дандаа. Тэгэхээр номын ордынхан маань болохоор маш том амбицлагтай одоо айгуу том юутай болох гэсэн үг. Олон нийтийн дунд байр суурь эзлэх, ажлын байраа дэвшүүлэх маш том одоо хүсэж байгаа ирээдүйн төлөвлөгөөрөөгөө дэвшин очиж суух тэндэ байрших үйл хаалга нь нэгдэж байгаа гэж ойлгож болно. Нэгсэндээ бол амбицлаараа гэсэн үг байхгүй юу? Хэдий ч нэ амбицлж чадна, хэдий ч нэ та нар амбицхаа төлөө одоо явж чадна, хичээж чадна, зүтгэж чадна. Тэдий ч нэгээр тэр оргил дээр та нар ерөөсөө ингээд оршин тогтнох бүрэн боломжтой юм цаг хугацаа нэгдэж байгаа. За одоо дараагийн манай материйнхаа орж ирж байгаа. Материйнхан маань Мадрийн ордууд чинь одоо ингээд Тэнгэрийн зургийнхаа одоо 9 дугаар орон зайраа шилжиж орж ирж байгаа байхгүй юу? 9 дугаар орон зайраа шилжиж ороод ирэнгүүт та нар маань юу хийж болох вэ гэхээр та нар маань гадаад руу явах. За тийм гоо бүр ингээд цагаачлах хүсэлтэй байх юм бол цагаачлах хүсэлтэй өгөх. Гадаадд амьдрахыг хүсэж байгаа тэр ямар л одоо нөхцөл хүсэл боломжууд байна. Тэр бүгдийг ингээд хөөцөлдөхөд маш сайн. Хувь шүүхийн асуудлууд юу байна? Тэр бүгдийг бас хөөцөлдөхөд маш сайн одоо ерөөсөө одоо гадаад руу чиглэсэн гадаад харилцаа, гадаад хэл, соёл те өшөө дээрээс нь нарийн мэргэжлийн бүх тэр хүмүүстэй холбогдох боломжтой тэр эрчмүүд айгүй сайн сайхнаар нэгдэж байгаа учраас энэ төрлийн ажлуудаа айгүй сайхан яваад бүтээгвэл ээлтэй сайн байгаа. Тэгэд угаасаа энэ эрчим нэгдэж байгаа болохоор тийм асуудал тулгараагүй байх юм бол одоо энэ асуудлыг тулгуурлахгүй тулд засал нь юу байх вэ гэхээр гадаад хэл сурыг ярваа нэгэн зүйл гүнзгийрүүлэн сурахад энэ эрчмийг бас ингээд зөөлдөг байгаа шүү. За манай хумхийнхан. Хумхийнхан маань болохоор одоо ийм байгаа. За ингээд та нар бити ингээд айгаараа төхөө бити имээгээрээ
Яагаад вэ гэхээр хумхынхан маань одоо ингээд бүгд айгу залуу хүмүүс байгаад байгаа шүү дээ. Гэтэл одоо миний их гэж байгаа бас жоохон ингээд сүрдүүлчиж магадгүй. Тэгээд айгу бас зөөлөн талаас нь хэлхийг хичээе. Зөөлөн талаас нь хэлхийг хичээе гэдэг дээр одоо юу орж ирэх вэ гэхээр та нар Тэнгэрийн зургийнхаа 8 дугаар орон зайд орж ирж байгаа. Одоо 8 дугаар энерги гэсэн үг байхгүй юу, Тэнгэрийн зураг. Энэ болохоор юу хамаардггүй гэхээр одоо хараа юм далд ертөнц хамаарна маш их хүний мөнгө. Одоо өөрийн биш гэсэн үг. Хүний мөнгөөр мөнгө чих гэсэн үг. Тэгэнгүүтээ хүмүүс ингэдэг штэ. Зүүдэндээ ингээд үхчээд босоод ирдэг тийм ээ. Үхэл гэдэг чи ийм амар байдаг юм уу? Үхэл гэдэг чи ийм зүйл байдаг юм байна. Эсвэл нөгөөтэйгөр үхэхэр чин хүн ингээд ингэчдэг юм ингээд айгу гэгээлгэр хардаг ч юм уу тий. Үхээсээ өмнө хүн ийм юм амжуулах хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу. За тэгээд муу санах юм бол муу санаж байгаа тэр эрчим ингээд өөрийг ингээд зовоох гэдэг. Ийм эрчимүүдээс ингээд дайвар идэвчж байгаа. Банк санхүүгийн асуудлын эрчим идэвчж байгаа. Нэгсэндээ маш их мөнгөний эрчим буюу далд энерги идэвчж байгаа гэж шууд ойлгочих. Тэгэхээр та нар энийг яаж өөрсөндөө эергээр буулгах вэ? Яаж өөрсөндөө элдв янзын асуудал үүсэхгүйгээр энэ ирээдүйн хэдэн жилийн туулах вэ гэхээр ингэн өдөр алга нэг төрлийн бясалгал хийх хэрэгтэй. Яаж бясалгах хийх вэ гэхээр за одоо ингээд те за нэг сайхан гүнзгий амьсгал авч агаад ингэж бодно. За хүн ингээд энэ амьдралыг дуусгахаар яг яадаг бол за өглөө гэхэд бид нартэй энэ бие нарыг гэрэл нь унтраад одоо ингээд дахиад асуучих л да. Одоо ингээд энэ амьдралдаа ийм их бүтээх хэрэгтэй байдгийм байх, амьдралдаа энийг амжих хэрэгтэй байдгийм гэд ухаарлыг өдөр болгон өөртөө өгж явах хэрэгтэй. Өшөө дээрээс нь хин нэгний хүний нөлөөнд орохгүй тулд бясалгал дээрээ заавал нэг залбирлыг хийж авах хэрэгтэй. Тэгээ заавал нэг хүний нөлөө гэхээс гадна те бас хүний мөнгөний нөлөөнд одоо хин нэгний атганд орохгүй тулд одоо ийм залбирал хийх байхгүй юу? Жишээ нь одоо би өөрийнхөө мэдэлд өөрийнхөө ирээдүйг өөрийнхөө амьдралыг өөрөө авч явмаар байна. Хэрв намайг өөр хүн ингээд эзэрхийлж эзгэнж миний мөнгө санхүүг ингэж барих юм бол надад дандаа эерэг байгаарэ гэдэг одоо ийм гоё уруулан сайжруулж өөртөө ингэж оршоодог ийм бясалгал аффирмашн хийвэл маш сайн байгаа. Яагаад вэ гэхээр хэлээд байгаа штэ. Одоо нэгсэндээ феникс шоу буюу одоо галчуу аахгүй үхээд маш том ийм уналтаас маш ихээр эргэж сэрж чаддаг ийм том эрчим рүү орж байгаа учраас та нарыг уналт руу татчих юм бол та нар бодно. За би угаасаа л илүү болох юм байна гэдэг. Тэр одоо ухааныг угаасаа одооноос авцсан байх хэрэгтэй шүү цөмөрөө. Тэгэхээр та нарын уналт бол дараагийн амжилт руу дагуулж байгаа тэр төрхөн зургийн хэсэг амьдралын хугацаа байгаа гэдгийг битээ мартаарай. Тэгэд энэ талаас нь бодож үзээд сайхан юм бэ, хүчтэй юм бэ. Би бол маш хүчтэй одоо зүйл рүү ороод илүү хүчрэх болж гарч ирэх юм байна гэдэг ийм хүлээлттэй тий бас ийм бэлэн байдалтай байвал бас зүгээр шүү. За одоо манай загасны ордныхан. Загасны ордныхан маань болохоор Тэнгэрийн зургийн 7 дугаар орон зайд байрланаа. Шилжиж байгаа гэсэн үг шүү, байрлаад байгаа юм ерөөсөө биш. Байрладаг жинхэнэ эзэн гариг нь болохоор Жинлүүрийн ордныхан штэ. Тэгээд одоо нөгөө нэг шин сарныхаа мэдээллийг өгж байгаа болохоор шин сар чинь охины ордод байгаа болохоор үүнээс улбаалаад ордууд маань ингэж өөрчилж байрлаж тэр эрчмээ өөртөө тээдэг байхгүй юу? Тийм болохоор загасныхан маань Тэнгэрийн зургийн 7 дугаар орон зайд байрлаж байгаа. За та нар маань хаста гой юм бүтээх боломжтой байгаа. Юу вэ гэхээр за шууд эхлээс нь хэлжээ. Хамгийн том зүйл одоо хүмүүс ингэж юу яадаг штэ. Би ганцаараа амьдралыг ингэж бармааргүй байна гэж боддог, хүсдэг, мөрөөддөг тийм ээ. Одоо тэгэн гутаа цөмөр ингэн хүнтэй гэрлэх, хамтран амьдрах, хостой болох, хантай болох, найзлуутай, найз бүсгүйтэй болох ийм гоё боломжийн энергиуд ороод ирсэн байгаа шүү. Тэгээд өөртөө айгу гоё өрөөгөөрөө одоо ийм гоё үүд нэгдэж байгаа юм чинь өстой би тийм сайхан ийм сайхан ингээд тэгэрээ ингээрээ гоё бас залбирч хүсэжтэй гоё тосож аваарэ. Хэрвээ та нар гэр бүлтэй байх юм бол гэр бүлийн харилцаагаа илүү бат бөх болгохын төлөө хичээж амьдрах энэ он жилүүд байгаа. За тэгээд нөгөө талаас нь авч үзэх юм бол мэдээж одоо ингээд хүмүүс чинь ингээд харилцаа холбоо те хин хүнтэй ингээд түншилж хамтарч ажлын газар одоо ажлын бус газар бид нар чинь дандаа хүмүүстэй ингээд харилцаж амьдардаг учраас одоо загсны ордныхны маань харилцаа гэдэг энерги идэвчж байгаа шүү. Тэгэхээр харилцааны маш өндөр боловсралтай болох харилцааны талаартай мэдлэгээ дээшлүүлэх сурах харилцаагаа одоо
яаж одоо энэ шинэ нэрэнд нь хүл нийлүүлэн алхах уу те ялангуяа одоо энэ сошиал одоо энэ нэг технологи хөгжсөн үед тэр тал дээр бас түлхүү анхаарал тавиад хөгжүүлэх юм бол маш том давуу талтай өр өгөөжтэй байх болно. За ингээд та бүхэндээ энэ удаагийнхаа мэдээллийг хүргэлье. Тэгээд хэрвээ надаас ингээ өдөр тутмын гоё зурхай, зөвлөгөө, залбирал, affirmation, тухайн өдрийн өнгө, одоо мэс засал дээлтэй ээлгүй одоо ингээд айл хэсгүүд, эсвэл айл жилүүд гэдэг ийм нарийн мэдээллүүдийг авахыг хүсэх юм бол миний Instagram руу холбогдоод миний close friends-д одоо ингээ бүртгүүлээд хамрагдаарай. За ингээд дараагийнхаа мэдээллээр иргэн уулзцгаая. Баярлалаа. Баяр та.